Түрүүн Номжим гишүүн маш ноцтой нэг асуудлыг хүндсэн нь энэ сонгон шалгаруулах ажлын хэсэг ажлаа явуулж явах үед утсаар дарамтлсан гэсэн ийм зүйл хэллээ. Гэхдээ нэр зааж хэлсэнгүү. Тэгэхээр энэ бол зүгээр нэг ингэж яриад өнгөрөх зүйл биш. Учираас энийг ажлын хэсгийг даргалсны хувьд, ахалсны хувьд та хэдэн сарын хэдний өдөр ямар байдлаар, ямар нөхцөлд, ямар субъектийг дэмжиж дарамтсан гэдгээ тайландаа тодорхой тусах ёстой шүү. Одоо улс төрчид яадаг вэ гэхээр би ярина. Би одоо хэрэгтэй цаг гарахаар нь яг одоо асуудлыг ярина л гэдэг. Тэгээ тэр нь улс төрийн сэдэв болоод ингээд өнхрөөд явчихдаг. Гэхдээ одоо энэ ялангуяа хууль зүйн байнгын хороо бол энэ асуудал дээрх нухацтай хандаж та энийг тэмдэглэлтэд заавал оруулаарай гэдэг хэлье. Хоёрдугаарт нэг зүйл дээр болохоор ер нь энэ үеийн үед лавл одоо би 18 сарын их хурлын гишүүний ажлыг хийж явах үед ямар нэгэн томилгоотой холбоотой зөвлөл дээр нэг хүн амьтнаар яриулах юм аа. Тэгээд одоо тийм ийм учир начиртай гэдээ яриулах юм аа. Нэг тэр бол та бүхэнд хасханаа болж байгаа шүү. Энэ бол өөрөө ёс зүйн асар том зөрчил байхгүй. Зүгээр шударгаар анкета бөглөөд итгэл үнэмшилтэйгээр ажиллаа яриад ороод ирэхийн оронд ямар нэгэн улс төрчөөр дамжуулж дэмжүүлэх гэж яриулж байна гэдэг бол энэ асар ёс зүйгүй бөгөөд энэ ажлыг хийхэд тэнцэхгүй л гэсэн үг. Тэгээд цаашлаад улс төрчдийн хамааралтай этгээд болж хувирдаг. Цаашлаад хуулийг яаж шударгаар биелүүлэх юм бэ? Тийм учраас энд ямар нэгэн байдлаар улсын хурлын энэ ажлын байгаа гишүүч тэр хин нэгэн хүн уцаар яриулсан хүн байх юм бол шууд тэр хүнээс татгалзах ёстой шүү. Энийг хариуцлагатайгаар хэлээ. Ажлын хэсэгт бас энийг одоо уриалж байна.